Сайн байцгаана уу? Та бүхэн тэгээ дараагийнхаа уншлагаараа уулзаж байна. За, энэ удаагийн уншлагаар болохоор бүгдээрээ таны бодож байгаа хүний үйлдэл тэгээд харьцуулаад яг үнэндээ тэр хүний мэдрэмж нь ямар байна вэ гэдгийг нь харьцуулж харна. Тэгэхээр тэр хүний гаргаж байгаа үйлдэл нь мэдрэмжтэйг нь харьцуулбал ер нь хэр өөр ялгаатай байна, тийм ээ? Тэгж үзэхээр байгаа. Энэний дараагийн уншлага болохоор 5 сарын 1-нд 5 дугаар сарын уншлага орно. Тэрний дараагийн уншлага нь дараа 7 хоногт нь болохоор таны дараагийн тогтвортой харилцаа үүсгэх боломжтой хүн ямар байх вэ гэдэг асуултаар уншлагаа хийхээр бэлдсэн байгаа. Арай бэлдээг байгаа л та. Ер нь ол төлөвлөж байгаа. Тэгээд ингэж хэлж байгаагийн шалтгаан нь болохоор та бүхнийг бас ингээ энэ асуултын талаар бодоод, тийм ээ. Тэгээд ингээ бодлоор дамжуулаад энерги үүсгэхээр тэр энергийг нь хүзрэн дээр барьж авч арай илүү наривчлсан уншлага хүргэх тийм зорилготой. Тэгэхээр энэ бас нэг жоох юм туршиж үзээд байгаа юм л та. Ер нь энэ уншлагыг би заавал үзэндээ гэж бодцохоор дараа нь тэр уншлах нь надад илүү таарч байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ тэгж үзье. За, групп сонголтын хувьд өнөөдөр болохоор хүзрүүдийг нь ашиглах хүзрүүдийг нь гаргаж ирсэн. За, нэгдүгээр групп бол энэ хүзрөөр тэгээд энэ хүрхэн муурны стикер сонгосон байгаа. Хоёрдугаар групп маань энэ хүзрөөр тэгээд ийм нарны стикер сонгосон. Гуравдугаар групп маань энэ хүзрөөр тэгээд ийм witchy охины стикер сонгосон байна. За, тэгээд групп сонголтуудаа хийгээд группүүдийн уншлагууд дээр уулзцгаая. За, одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлага руу орцгоё. Энэ хүрхэн муурны стикерийг сонгосон байгаа. За, эхний асуулт нь болохоор тэр хүний тань руу хийж байгаа одоогийн үйлдэл нь ямар хөө байна вэ гэж үзнэ. Тэгээд энэ нь өөрөө энергийн чек болоод явах хэрэгтэй байгаа шүү. За, групп 1-ийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүн нь одоо гаргаж байгаа үйлдэл нь энэ харилцаанд гаргаж буй үйлдэл нь ямар хөө байна вэ? Ямар олон хүзэр гарч ирж байна. За, энэ хүний зүгээс гаргаж байгаа үйлдэл нь нэг бол ерөөсөө үйлдэл байхгүй одоогийн байдлаар эсвэл таныг ингээд нэг тийм хаягдсан, орхигдсан эсвэл юм тоогдохгүй байгаа юм шиг мэдрэмж танд төрүүлээд байгаа гэж юм л да. Ерөнхийдөө overall хамтдаа гоё бас ингээ хосууд шиг хөрхөн байж байгаа. Тэгээд муудалцаад тийм ээ маргаан муудалцаан болоод баг зэрэг холбоогүй болсон юм уу гэж бол харагдчихээн. Тэгээ ер нь ойрт бас юм ярилцаагүй, холбоо бариагүй байх, эсвэл нэгнийгээ сайн ойлголцоогүй байх. Ямар нэгэн байдлаар та хоёрын communication энэ харилцан яриа болохоор хоорондоо ингэж нийлж зохицож өгөөгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээсээ болоод нэг бол холбоогүй болсон эсвэл хосууд байсан бол салсан байж болохоор харагдчихээн. Гэхдээ энэ хүний одоо нөгөө хандлах нь тийм ээ. Ер нь та хоёрын харилцаанд энэ хүний үйлдэл болохоор ингээд таны хүсснийг өгөхгүй байсан юм уу да. Та болохоор нэг л зүйлийг хүсээд байдаг. Энэ хүнээс магадгүй илүү анхаарал, халамж,
илүү ингээд тань руу үйлдэл хийгээд харилцааг ингээд гартаа аваад ч юм уу санаачлаг гаргаад тэгж хандаасаа гэж бас хүссэн юм болоо гэж харагдаж байна. Тэгэхэд энэ хүн болохоор яг тэгж таны хүснийг өгөөгүй энэ харилцаанд хамтарч ажиллаж өгөөгүй тийм ээ. Болзоон дагуулж яваагүй ч юм уу. Ер нь л ингээд нэг уулзаж өгөхгүй, баригдаж өгөхгүй нэг тиймэрхүү хандлагатай юу хийгээд хаана юу хийгээд яваад байгааг нь мэддэхгүй амар тодорхойгүй байсан байна. Ингээд одоо өнөөдөр уулзах юм бол хизээ уулзах юм бол энэ 7 хоногийн хэд дэх өдөр уулзах юм бол гэдэг ч юм уу. Та болохоор энэ хүнээс амар тодорхой хариулт хүсээд исэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ хүн болохоор яг тэрийг өгөхгүй ингээд хизээ яахан ч мэддэхгүй байгаад исэн. Тэр нь болохоор таныг бас ингээд шархлуулад исэн байна л да. За бүр тийм ээ тэр нь бол ингээд стресстүүлээд anxious болоход сандаргаад тийм ээ сэтгэл санаа ингээд хямраагаад янз бүрийн юм бас та өөрөө ингээд ургуулж бас бодоод исэн баг. Тэгээд за одоо энэ хүн ч одоо надаа сэтгэлгүй юм байна да. Намайг гихгүй юм байна да. Намайг тоохгүй юм байна гэдэг ч юм уу тийм. Энэ хүний гаргаж байгаа үйлдэл нь өөрөө таныг ингээд anxious болгоод исэн болохоор илүү олон юм бодуулаад зовоогоод исэн болохоор иймэрхүү маргаан муудалцсан та хоёрын хооронд үүссэн баг л та. Тэгээ энэ нь бол ер нь таныг ингээ унтраагаад исэн тийм ээ. Та өөрөө энэ хүний одоо юм тодорхойгүй үйлдэлээс нь болоод өөрөө олон юм бодож байгаа ч гэсэн тэр нь ингээд таныг ер нь бол унтраагаад исэн байна гэж хэлж байна. Уул нь бол та ингээд айгүй хичээсэн байгаа хгүй энэ харилцаанд. Та өөрөө нэлийн хичээл зүтгэл гаргасан юм шиг харагдаж байна л да. Та өөрөө нэлийн их юм энерги зарцуулсан. Тэгэл сүултээ одоо тэр нь танд өөртөө тань хэцүү байсан байгаа хгүй юу? Ганцхан одоо хоёр хүний харилцаа хоорондоо хичээл зүтгэл тэнцүүхэн гаргаж ээж тийм ээ тэгжээж ингээд цаашаа үргэлжилж явахаар хахад нэг тал нь илүү өгөөд нөгөө тал нь амар жоохон хойшоо суусан байдалтай байгаад байсан юм уу да. Тэгж хэлээд байна. За хамтдаа байхдаа цагийг бол гоё өнгөрөөдөг. Найз нөхдөдөө бас энэ хүн уулзаад ч юм уу нэг танд анхаарал хандуулахгүй яваад исэн байж магадгүй. Цаагаараа ингээ өөр юм хийгээд завтай зайтай яваад исэн байгаа бэжж танд болохоор анхаарал хандуулахгүй таныг тоохгүй байгаа ч юм шиг. Цаг гаргахгүй байгаа юм шиг те. Хичээл зүтгэл гаргахгүй байгаа юм шиг тэр санагдчихсан байгаа хгүй юу? Тэгэд энэ Ace of Wands-тай хамт Moon буюу сар гэсэн карт гарч ирж гин гэдэг бас айгүй сонирн байна л да. Яг энэ нөгөө хөдрүүдийн хамгийн голт нь тийм ээ. Яг гол зүйл нь хаанаас юунаас үүдэлтэй бэ гэхээр энэ хүний өөрийнх нь жоохон айдсаас бас хамааралтай байна л да. Илүү их өгчүүл тийм ээ өөрийгөө бас ингэ зориулчвал тэрнээсээ болоо шахлах юм болов гэсэн нэг тийм жоохон айдс тэгээд тэрнээсээ болоо өөрийгөө ингэ татаад байдаг. Түүнээс уулзахыг хүсээгүй юу биш хүсэж исэн. Хамт байхыг хүсээгүй бол биш хүсэж исэн. Ер нь бол ийм оч гал асж исэн гэж тэгж шүү харилцаанд. Тэр chemistry тийм зүйлээ бол мэдэрч байсан. Гэхдээ тэрийгээ бас айгу сайн илэрхийлж хэлээгүй байх. Ер нь л юмс маш ойлгомжгүй, маш тодорхойгүй. Энэ хүний гаргаж байгаа үйлдэл нь бол тийм байсан байна. Нөгөө талаас энэ хүн болохоор биш дээ. Тийм тогтвортой харилцаа танд өгч чадахгүй юм шиг бол санагдсан. Одоо энэ нөхцөл байдал тийм ээ өөрийнх нь гаргасан үйлдэлийн цаатах учир утга агуулга нь болохоро танд ингээд таны хүссэн харилцааг өгч чадахгүй юм шиг арай одоо өөрөө бэлэн болоогүй юм шиг. Тэгээд амьдралд нь болж байгаа зүйлс нь бас нэлээд их одоо ачаалал ихтэй байгаад исэн юм уу да. Өөр ингээд харилцаанд амар юм цаг гаргаж удаан хугацааны тогтвортой харилцаа үүсгэх тийм зүйлд ингэж цаг гаргах
боломж бололцоо бас өөрт нь байхгүй юм байна. Би ер нь болоогүй юм байна гэдэг ч юм уу. Тийм зүйлийг бас өөрөө ойлгосон байх шүү. Тэгээд тийм болохоор бас өөрийгөө татаад исэн байж магадгүй. Ер нь л ингээ харахад энэ хүний үйлдэл болохоор дандаа жоохон юм өөрийгөө барьсан байдалтай. Өөрийгөө барьсан, өөрийгөө ингээ жоохон нууж хаасан, тодорхойгүй. Тэгээд ер нь л олигтой ирч хүч, олигтой хичээл зүтгэл энерги гаргаж өгөөгүй гэж бол харагдаж байна. За, Oracle card авч үзнэ. Group 1-ийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь энэ харилцаанд гаргаж байгаа үйлдэл нь ямар хөө байна вэ? За, gamble буюу одоо мөрий тавих, тоглоом тоглох, мөрий тавих гэсэн утгатай. Daydream гэхээр өдрийн бодол зүүд тийм ээ. Move on гэхээр одоо энэ харилцаанаас өөрийгөө татаж авч явж байгаа гэсэн утгатай. Хүзрүүд гарч ирлээ. Надаа ингээ харахад энэ хүн бас энэ харилцаанд тиймч амар serious тийм ээ, сериосны хандаагүй юм болоо гэж харагдаж байна л да. Одоо ингээд байгаа байдал нь ерөөсөө ингээд юм бодох жаахан хүсэлгүй байгаа юм шиг. Энэ хүний толгой нь ингээд зүгээр ингээд хайрцаг байгааз. Уул нь ингээд шоол байгаа юм л да. Гэхдээ надаа ингээд хайрцаг шиг харагдаад байгаа байхгүй юу? Хоосон хайрцаг шиг. Гэхдээ ингээд бодох зүйл амар ихтэй. Бодлоо бас ингээд түүхчсэн. Ил гаргаж ингэж илэрхийлэхгүй байгаа юм шиг. Нөгөө талаас юм бодохгүй гэж бас амар хичээж байгаа. Ягаад тэгэхээр хамт daydreamтэй хамт гарч ирж гин гэхээр угаасаа их бодоод байгаа байхгүй юу? Ийм байсан бол, тийм байсан бол ингэхч байж үү, тэгхч байж үү гэх мэтчлээ. Их юм бодож байгаа. Энэ харилцааны талаар бол тэгээд өөрийгөө ингээд чөлөөлж юм бодохгүй байхыг хичээж өөрийгөө чөлөөлж энэ харилцаанаас ингээд өөрийгөө гаргаж авах гэж бол хичээж байгаа юм байна. Энэ хүний үйлдэл. Тэгэхгүй бол өөрт нь бол хэцүү байгаа байх. Тэгээ бодолтой бас ингээд дарагтаад байгаа юм шиг бол мэдрэмж орж ирж байна шүү. За, энэ хүртэл энергийн чек таарч ивэл бүгдээрээ мэдрэмжийг нь асууя. Яг үнэндээ энэ хүний мэдрэмж нь ямар байгаа вэ? Үйлдэл нь бол ингээ өөрийгөө татсан байдалтай байгаа юм байна, тийм ээ. Тийм энэ уншлагын яг уул нь гол зорилго нь бол өмнөх уншлаган дээр мэдрэмжгээ асуусан л да. Гэхдээ энэ уншлаган дээр болохоор үйлдэл нь ямар байна, тэгээд мэдрэмж нь ямар байна гэж хоорондоо нь харьцуулж уулна. Гаргаж ирээ гэж бодсон. Group 1-ийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь мэдрэмж нь яг үнэндээ ямар байна вэ?
За уул нь бол нэг нэгэндээ сэтгэлтэй л юм байна да. Хөдрийн голд бол 12 cups буюу 2-ын аяга. 2-ын аяга угаасаа хин хиндээ ингэ сэтгэлээ өгч байгаа, хин хиндээ ер нь сайн сэтгэлтэй хайртай хүмүүсийг илэрхийлдэг л дээ. Гэхдээ энэ бол үйлдэл ахгүй юу? Тийм ээ. Хин хиндээ ингэ сэтгэлээ өгцөн сэтгэл нь бол байна. Таныг тэгтээ шаардлага өндөртэй гэж бодд юм байна. Өөрөөс нь бас их юм шаардаад идэг. Дан ганц сэтгэл байгаад болохгүй, хангалтгүй юм шиг таны хувьд. Тэ та болохоор ингээ бүх зүйлийг энэ хүнээс хүсэж байгаа юм шиг санагддаг гэж байна. Хорвоо ертөнцийг бүгдийг нь тэгээд тэрийг болохоор энэ хүн өгч чадахгүй байна л та. Өөрийнх нь байгаа байдал бол тийм ээ. Өөрийнхөө байгаа байдалдаа бас сэтгэл хангалуун бос юм уу да. Гэхдээ энэ болохоор бүр амар өөртөө итгэлгүй өөрийгөө голоод байгаа гэхээсээ илүү зүгээр үнэхээр ингээд танд хүссэн зүйлээ чи өгмөр байгаа ч гэсэн өөрт нь одоо байхгүй байгаа юм шиг тийм ээ. He doesn't have it. Өөрт нь байхгүй байна. Тэгээд тэрэндээ ингээд хямраад байгаа байхгүй юу? Өөрийгөө жоохон юм арчаагүй байна да. Арай болоогүй байна да. Би нэг олигтой хүн шиг байж чадсангүй дээ гэдэг ч юм уу. Тийм бодлууд ер нь л нэлээд их юм бодож бас өөрийгөө зовоосон байх. Тэгээ тэрнээсээ болоод ингээд байгаа байдлаасаа болоод өөрөө хямарсан. Тэгээ энэ өхийг хүсэж байгаа зүйлс нь бол одоо бүх зүйл байгаа байхгүй юу? Өөрийнхөө цаг хугацаа тийм ээ, мөнгө, эд хөрөнгө, тэгэл одоо юу гэдэг тогтвортой харилцаа, ирээдүй тийм баталгаатай бодит материаллык зүйлсүүдийг яриад байна л да. Өөрийнх нь хичээл зүтгэл хүртэл тийм ээ. Тэгээд тэрийг өгч чадах хэмжээнд бас биш байна гэж өөрийгөө үзэж байгаа. Энэ бол яг өөрийнх нь жинхэнэ үнэн ингээд нөгөө сэтгэл мэдрэмж нь байгаа байхгүй юу? Одоо ингээд харахад бол энэ хүн ийм тогтвортой амьдрал тийм ээ, өөрийнхөө нэг ийм эд хөрөнгө, мөнгө төгрөг одоо юу гэдэг юм байр, машин ч юм уу. Тиймэрхүү зүйлсээ ингээ бүтээх гээд айгүй юм тууштай тэмцэж байна л да. Яг одоогийн байдлаар тэрэнд хамаг ирч хүчээ ингээ зориулж байгаа угаасаа. Тэгээд тэрэндээ энэ бүхэнд одоо хамаг ирч хүчээ угаасаа зориулж яг ийшээ л одоо анхаарлаа хандуулж байгаа байхгүй юу. Гэхдээ тэглээгээд юусоо танд сэтгэлгүй бол биш. Энэ хүссэн зүйлийг тань өгч чадахгүй байгаа л гэж хэлж байгаа юм байна. Та өөрөө заавал илэрхийлж хэлээгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар энэ хүнээс шаардж байгаа юм шиг тийм ойлголтыг энэ хүн авцсан байгаа байхгүй юу. За энэ хүнтэй хамт байхын тулд би бол одоо ирээдүйг амлаж өгч ижил энэ хүнтэй удаан хугацааны харилцаа үүсгээд ч юм уу. Энэ хүнтэй ер нь хамт байх юм байна. Тийм ээ? Таныг бол өөрөөс нь урт удаан хугацааны харилцаа хүсэж байгаа гэж л ойлгосон юм байна. Сэтгэл мэдрэмжийн хувьд ер нь бол ийм. Тэгээд одоо бол ер нь тайван байгаа. Яг өөрийгөө болохоор хідэн сэлмээр зоогоол тийм ээ, хідэн бодлуудаар өөрийгөө зоогоод ингээд байгаа ч гэсэн тий өөрийнхөө бодолтой өөрийнхөө гарыг хүлээд одоо үйлдэл хийхгүй байгаа л хүн юм байна л да, тийм ээ. Тийм ч гэсэн ер нь бол тайван өөрийгөө тайван байлгаад за яг материаллык зүйлстэй илүү анхаарад янз бүрийн илүүдтэй юм бодож өөрийгөө зовоохгүй байхыг хичээж байгаа. Тэгээд яг хийх ёстой юмаа хийгээл уртхаа хийгээл ажиллаа хийгээл тэрэндээ өөрийгөө ингэж сатааруулж бас тэрэндээ илүү их анхаарлаа хандуулж байгаа гэж хэлж байна. Таныг болохоор маш юм тогтвортой хүн гэж боддог. Өөрийнхөө ингэж хийж бүтээх юмаа бүтээсэн энэ хүний ирээдүй бол айгүй тодорхой. Энэ хүний ирээдүй болохоор ямар нэгэн юм downfall ч юм уу ингээ унж босох зүйлсгүйгээр ингээд энэ хүн бол
мөнгөөч олоод тийм ээ карьераач хөөгөөд амьдрал нь ингээ гоё явж байгаа тийм хүн гэж бодож байгаа юм байна л да. Тэр нь угаасаа таалагддаг. Тэрийг тийм болохоор бас таныг үнэлдэг гэж хэлж байна. За, Oracle card авч үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн хувьд бодож байгаа хүнийх нь яг үнэн сэтгэл мэдрэмж нь юу байна? Олноор нь ганц орно. Bonnie and Clyde, Ride or Die, Us Against the World, Dedicated Partnership. Тэгэхээр энэ хүн болохоор тийм үнэхээр уулнаал ингээд тань сэтгэлтэй байхгүй. Та хоёрыг биендээ ч гэсэн сэтгэлтэй хүн гэж боддог. Kinky ways, fantasies, fetishes, sexually open, looking to explore. The roller coaster, full of highs and lows, off and on again, hot and cold. За ингээд дээш доош ихтэй тийм ээ нааш цааш болсон халан хүйтэн болсон тийм харилцаа. Тэгээд bottom deck нь болохоор my boo, official status, exclusive relationship, seeing each other openly. Албан ёсны харилцаа ингээд хооронд нэгээ зөвхөн нэгээ гэсэн одоо тийм хаалттай харилцаа гэх юм уу? Хоёрын харилцаа гэхдээ ер нь бол дээш доош нааш цааш болсон бас жоохон тийм асуудалтай тийм ээ маргаан муудалцаа ихтэй гэж гарч ирж байсан да. За тийм байсан гэж бол энэ хүн бодож байгаа юм байна л да. Тийм болохоор бас дахиад ингээд үйлдэл хийхгүй өөрийгөө ингээд хаагаад суугаад байгаа байж магадгүй. Тэгээд энэ нөгөө ийм хорны бодлууд нь бол нэлээд байна. Тэр талаар бас ингэж хүсэж байгаа гэх юм уу да. Химсэн гэсэн тийм хүсэл бодлууд нь бол байна гэж харагдлаа. Гэхдээ ер нь л ингээ харахад таныг их сэтгэл бол үнэхээр байдаг. Та хоёрыг одоо биендээ үнэхээр сэтгэлтэй таталцал ихтэй тийм ээ chemistry ихтэй, passion ихтэй тийм хүмүүс гэж бол мэдэрдэг. Сэтгэл нь дотроо болохоор одоо энийг ингээ харахад л уул нь ингээл хайрлж халамжлал хүссэн бүхнийг нь өгөөл тийм ээ хамаг ямиг нь өгөөл дэлхийн ертөнцийг амлал ингэж уул нь харилцаа үүсгэмээр хамт баймаар санагддаг байгаа гэх юм да. За энэ мессежтэй карт авч үзнэ одоо. Group 1-ийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнтэйгээ харилцаа нь бодож байгаа хүнийх нь яг доторх мэдрэмж нь ямар байна вэ? Яг үнэндээ тэр хүний Group 1-ийг гэсэн сэтгэл мэдрэмж нь You're amazing. You're amazing. Чи бол үнэхээр гайхамшигтай. I never meant to hurt you. Би юусоо чамааг ингээд өвдөхий гэж хүсээгүй. Do you still think about me? Чи намайг одоо ч гэсэн боддгоо. Тэгэхээр энэ харилцаа яалтчгүй таныг бол гайхалтай гэж бодож байна. Гэхдээ яалтчгүй ингээд жоохон холбоо тогтоохоо болцсон ч юм уу. Нэгээ одоо ч гэсэн бодсоор байгаа. Бас жоохон маргаан муудалцаантай байсан тийм харилцаа байсан бахны. Яг үнэндээ бол үнэхээр бас ийм зүйлийг энэ хүн дотроос сэтгэлдээ бол хүсээгүй байгаа байхгүй юу? Сэтгэлдээ бол одоо хамт баймаар харилцаагаа үргэлжлүүлмээр албан ёсны харилцаа үүсгэмээр л байсан.
Гэхдээ одоо бас өөрийнх нь хэр хэмжээний юм байгаад байна л та тийм ээ. Чадахгүй гэдгээ мэдрээд тэгээ тэрэндээ бас өөрөө ингээд жоохон хямраад готраад байгаа байхгүй юу. За ийм байна. YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. Нэмэлтээр болохоор тэр хүн энэ харилцааг цаашд яах бодолтой байна вэ? Тэгээд энэ сэтгэлээ ер нь илэрхийлж гаргах уу, мэдрэмжээ илэрхийлэх үү гэдгийг нь асууна. Танаас яг юу энэ харилцаанд хүсэж байгаа вэ? Тэгээд таныг ямар үйлдэл хийгээсэй гэж энэ хүн хүсэж байгаа вэ гэж үзье. За тэгээ YouTube-ийнхаа уншлагаа орж ирж сонсонд бол маш их баярлалаа. Та бүхэн тэгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнхан маань энэ стикерийг сонгосон байгаа. За эхний асуулт нь болохоор тэр хүний тань руу хийж байгаа үйлдэл нь одоогийн байдлаар ямар хөө байна. За тэгээ энэ нь энергийн чек болоод бүгдээрээ дараа нь харьцуулаад яг үнэндээ мэдрэмж нь ямар хөө байна вэ гэд үзнэ. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнтэйгээ харилцаана. Бодож байгаа хүнийх нь энэ харилцаанд хийж байгаа үйлдэл нь ямар байна вэ? Групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнийх нь харилцаанд хийж байгаа үйлдэл нь За энэ чи яасан хэцүү харагдаж байна. Манай 2 дугаар группийнх нь л нэг иймэрхүү байх юм да. Энэ үйлдэл байхгүй мó гэхээр байгаа ч юм шиг. Гэхдээ одоо тэр үйлдэл нь бас айгүй хэцүү. Ямар ч үсэн одоо нөгөө сэтгэлээ илэрхийлэхгүй байна л да. Тийм ээ. Энэ хүн бол өөрийгөө илэрхийлэхгүй байгаа. Тэгээд гаргаж байгаа үйлдэл нь гэвэл за яг хуу одоо зарим хүмүүсийн хувьд уулзъя гэж бол хэлсэн баг. Тэ. Них амар олон дөрвтэй олигтой үйлдэл бол байхгүй. Ингээд байнга таны хойноос гүгээд таны араас хөөцөлдөд байгаа юм шиг бол харагдсангүй. Тих гэхээр угаасаа юм сэтгэлийн юу чадамж болцоо байхгүй юм уу та? Нилээн юм сэтгэлийн шарахтай, нилээн өөртөө итгэлгүй, тийм одоо хэлийг снэж хэлэх юм зориггүй ч юм уу. Тэгснээ энэ харилцааг ингээ бүрэн орхиод таныг тавьж явуулсан юм бас байхгүй. Ер нь жоохон тийм хямарсан хүн байх чинь. За би энэ дээр нэг тайлбар авч үзье. Тавар тайлбарлаад өгөөч. Нилээн бүр ингээд нураад унтсан харилцаа юм байна л да. Одоо цаашдаа ямар нэгэн байдлаар үргэлжлэх боломжгүй ч болцсон юм уу? Бүр ингээд нураад унтсан гэж хэлж байгаа байхгүй юу? Тэг. Ингээд хүсэж шунхаач болцсон энэ харилцааг болгож бүтээх гэсэн тийм хүсэл хойноос нь ингэж зууралдах тийм ч юм бас ингэж жоохон байхгүй болцсон гэж юм л да. Тэгээд нөгөө удаан хугацааны харилцаа ирээдүй гэж нэг тийм юм тойрын хооронд байхад айгүй хэцүү харагдаад байгаа болохоор ерөөсөө л ингээд харилцаа ингээд дууссан байгаа хгүй юу. Гэхдээ нөгөө өмнөх дурсамжууд нь ингээд үлдсэн. Тэр нь ингээд зовоогоод идэг. Харилцааны суурь нь бол ингээд байгаад байгаа.
үлдсэн зүйлс бол байгаад байна л да. Бүр мөсөн урчаагүй зүгээр цаашаагаа ингэж өсөж ахих тийм боломжгүй болцсон гэдэг юм байна. Тэгэд за харилцаанд 3 дахь итгэхэд байсан байж магадгүй. Эсвэл одоо байгаа. Тэгэхээр харилцаанд 3 дахь итгэхэд байгаа болохоор магадгүй тэр хүний хувьд эсвэл таны хувьд ч юм уу те энэ хүн ингээд сэтгэлээ илэрхийлэх ямар нэгэн үйлдэл хийх тийм боломжгүй байгаа аахгүй юу. Гэхдээ тэглээгээ бас ингээд сэтгэл байхгүй бас биш. Дурсамж амар их. Тэр дурсамж нь ингээд нөгөө үлдсэн болохоор одоо тэр дурсамжуудаа бодоод ингээд сэтгэл нь хөдлөөд ч юм уу тэрийг ингэж айгу нандгэн ч ингэж бодож хадгалдаг гэх юм уу. Тийм. Бүр ингээд нандгэн ч хадгалдаг юм байна. Тэгээд энэ бас нэлийн одоо харилцаа дуусаад удсан юм уу гэмээр тийм хүмүүс хамтдаа ингээд цагийг гоё өнгөрөөгөөд хамтдаа юм халуун дотн дулаахан тийм харилцаатай байха болоод ингээд удцсан тийм ээ. Тийм жоохон харилцаа ингээд колд болцсон юм уу гэмээр тийм хүйтэн энерги бол байна. Тэглээгээд бүр хараад одоо юу ч мэдэрдэггүй гэж бас хэлэхгүй байна л да. Нэг тийм дотн байха болсон ч гэсэн бодогдоод байдаг. Бас тавьж явуулж чаддгүй. Хамт байсан дурсамжууд нь амар сэтгэлд нь үлдээд ингээд нандинаад хадгалцсан болохоор тэрийг тавьж явуулахад айгу хэцүү байдаг юм байна. Тэрийг тавьж явуулна гэхээр ингээд нэг сэтгэлийнхаа жижигхэн ямиг хаях гээд байгаа юм шиг тийм ээ. Нэг тийм дулаахан гэрлээ сэтгэлд нь байгаа нэг ганц дулаахан юм гаргаж ингэж хаях гээд байгаа юм шиг тийм мэдрэмж орж ирээд байна л да. Тэгэхээр үйлдэл гэсэн юм бол ерөөсөө алга. Үйлдэл нэг их бас хийдэггүй байх. Хаяа яах уу, уулзах уу, тэх үү, энэ гэсэн нэг тиймэрхүү зүйлс орж ирдэг байж болно. Уулзаад ч гэсэн тийм юм хүм бичээд ярилцаад ч гэсэн нэг одоо юмс өөрчлөгдөхгүй тэгээд сэтгэлээ ол маш юм хойшоо татсан тийм мэдрэмж байна. За Oracle card авч үзье. Гэтэ ер нь энэ хүн бол маш их сэтгэлийн шарахтай юм аа. Нэлээд их сэтгэлийн шарахтай. Таныг одоо ингээд өөрийн болгож аавна, одоо таны сэтгэлийг дахиж win хийн гэсэн, тий таны сэтгэлийг дахиж өөрийн болгоно гэсэн тийм итгэл юусоо өөрт нь бол байхгүй. Дан ганцхан энэ харилцаанаас бас нэлээд олон амьдралд нь болсон зүйлсээс болж сэтгэлийн шарах нэлээд их авсан тийм хүн. Одоо ингээм амьдралыг харж байгаа хандлага тэр нэг байгаа байдал нь гэх юм бол амар юм cold, амар хүйтэн харагдаж байна л да. Ингээл юм болгоныг одоо хүнд итгэлээ алдсан ч юм уу гэмээр юм болгоныг ингээл улам за энэ намайг яаж чухал, энэ ингэж чухал уу, тэг чухал уу гэл үг үйлдэл болгоно амар ингэж хяндаг болсон тийм ээ. Тэгсэн тэрнийхээ хэрээр хүнд итгэхээ болсон хүмүүсийг бас ингэж жоохон хардаж ер нь жоохон муу санаа суудсан гэх юм уу? Тэгж хэлж дээ шүү. Муу санаа суудсан. Ухаалаг хандаад байна гэж өөрийгөө бодоод байгаа ч гэсэн бас арай жоохон юм хэтрүүлэгтэй юмд хандж байгаа гэж хэлж байна. Тэг өөрийнх нь энерги нь тэгж орж ирлээ. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь
Энэ харилцаанд гаргаж байгаа үйлдэл нь юу вэ? Crisis, longing, move on. Тэмээ crisis гэхээр амар юм том үйл явдлыг хэлж байна л да, тийм ээ. Одоо юм ингэж сүйрч унж байгаа юм шиг тиймэрхүү үйл явдал. Том асуудал. Longing гэхээр бүр ингэ санагалцаж хүсэмжилж байгаа. Move on, харилцаанаас өөр ингээд авч гарч явж байгаа. Тэр нь ингээд доошоо гарч ирсэн. Тэгэхээр тий энэ хүний амьдралд ер нь бол нэлээд том зүйлс бол болсон юм шиг байна. Тэгээд тэр нь энэ хүний энергийг угаасаа нэг иймэрхүү болгоцсон юм шиг бол надад мэдрэгдлээ. Нэлээд тийм хүйтэн дотгошоо, дуугай, муу санаатай ч юм уу тий. Тэгээ одоо амьдрал нь бас ингээд арай тогтворчж амжаагүй байх. Одоо ч гэсэн ингээд сэтгэлийн шарахтай. Ер нь бол өөртөө жоохон хэцүү байгаа гэж бол харагдаж байна л да. Гэхдээ таныг ингээд сандаг хамт байсан дурсамжуудаа бол үнэхээр ингэж тэр үед ямар сайхан байсан бэлээ гэж бодож ингэж сандаг гэдэг ч аахгүй. Одоо энэ зургийг ингээ харахаар амар их одод тийм ээ ийм гоё сар. Тэр үеийн нөхцөл байдал хүртэл тийм гоё байсан байгаа аахгүй юу? Өөрийнх нь амьдралынх нь нөхцөл байдал тийм ээ. Одоогийнхтай харьцуулахад бол бүр юм үлгэрийн юм шиг сайхан. Сэтгэлд дотно санаа зовох зүйл байхгүй. Энэ тэнгэр дээр бол ганц ширхэг үйл шаллах тийм ээ. Бүх юм маш тодорхой, маш гэгээлэг тэгж хэлж байна. Тэгээд энэ харилцаанаас бол өөрийгөө татаж авч бол чадаагүй. Сэтгэлээ татаж авч бол чадаагүй юм уу? Ер нь ямар нэгэн байдлаар энд ингээ хоргодоод иддэг. Тэгээд тэр нь зөвхөн танаас ч биш одоо тантай хамт өнгөрөөсөн дурсамж нь болохоор тэр үеийн нөхцөл байдал тэгээд та гэд ер нь ингээд бүх зүйлс хамтдаа бас байгаа болохоор тэр дурсамж нь ингээд маш юм гоё санагддаг юм байна л да. Гэгээлэг тийм нандинсан дурсамж тийм болохоор тэрийг ингээд хайж орхиж явж чадахгүй байгаа болохоор энэ харилцааг ч гэсэн энэ харилцаанаас ч гэсэн move on хийж тийм ээ өөрийгөө сэтгэлээ татаж авч болж чадахгүй байгаа байна гэж хэлж байна. За одоо яг мэдрэмж нь юу вэ гэж асууя. Тэгэхээр энэ хүний мэдрэмж нь бол бас үйлдэлтэйгээ адилхан юм болоо да гэж бол харагдлаа шүү. Тэгтээ бүгдээрээ асуунаа. За хоёрдугаар группыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь яг сэтгэл мэдрэмж нь яг үнэндээ сэтгэл мэдрэмж нь ямар хөө байна вэ? Групп 2-ын нэг их сэтгэл мэдрэмж нь За хамгийн түрүүнд орж ирж байгаа мессеж нь өөрийнхөө бас яг юу мэдрээд байгаагаа жоохон ойлгохгүй гэдгийг ч шүү. Яг юунд нь болоод ингэж их татагдаад байдаг
ингэж хүсээд татагдаад идэг маш юм хүчтэй таталцал мэдэрдэг гэж байна. Тэгээ тэрийг ингээд ойлгодоггүй энэ хүн. Бас тийм тодорхой ойлголт өөрт нь байхгүй байна л да. Яагаад вэ гэхээр одоо нэлээ ингээд олон юм ингээд мэдрээд байгаа юм шиг. Тэгээ тэр нь ингээд хоорондоо ингээд зөрчилдөөд байгаа юм шиг мэдэрч байгаа зүйлс нь хоорондоо зөрчилдөөд эсвэл бодолтой зөрчилдөөд байгаа юм болов уу? Бодож байгаа зүйлтийн зөрчилдөөд ямар нэгэн байдлаар ингээд дотроо юм зөрчилдөөтэй. Тэгээд тэрийг ингээд ойлгоход яах юм хэцүү. Мэдрэхэд юм уу да. Тийм гал энергитэй тийм хүн байна. Тийм эндээс орж хэлэхэд бол за арслан, нум, хонь. Арслан ялангуяа их байна. Үхэр матар, охин, арслан, хумх, хонь гэсэн ордууд харагдаж байна. Тантай ингээд ямар нэгэн байдлаар харилцаагаа одоо дахиж эхлүүлэх энэ харилцааг тийм ээ юу ч бодохгүйгээр ингээд эхлүүлээд шинээр эхлүүлээд таны хажууд байгаад тийм ээ ерөөсөө энэ тантай удаан хугацааны доктортой харилцаа үүсгэж чадна гэж бол бас жоохон бодохгүй байгаа байхгүй юу? Тэгсээр нэл учиргүй л татагдаал байдаг гэж байна. Сэтгэл харахаар ингээд сэтгэл нь хөдөлдөг. Өөрөө ирэхгүй ингээд татагтаад бас хамт баймаар санагддаг. Хамт баймаар гэдэг нь ер нь тийм хүсэж байгаа мэдрэмж байгаа байхгүй айгүй их passion мэдэрдэг. Уул нь энэ хүний мэдрэмж гэдэг юм бол тийм ээ аз жаргалтай гэр бүлийн харилцаа үүсгэхийг хүсдэг. Тэгээ тэр нь ингээ маш юм амжилттайгаар болж бүтээсэй гэж хүсдэг байгаа байхгүй юу? Яг өөрийнхөө хүссэн хүний олоод тэгээ тэрнтэйгээ ингээ хамт амьдрах юмсан гэж хүсдэг. Өөрийнх нь ингээ сэтгэлдээ ингээ боддог, хүсдэг зүйл нь бол тэрийг тантай ямар нэгэн байдлаар энэ хүн бол тийм ирээдүй харж исэн байна л да. Гэхдээ мэдрэмж нь бодолтойгоо амар их зөрчилдөж байгаа. Энэ хүн болохоор тантай ийм харилцаа доктортой ийм гэр бүлийн харилцаа үүсгэх ямар ч боломжгүй гэж бодож байгаа. Тийм байх боломжгүй гэж бодож байгаа. Тэгээд өөрийнхөө ингээ хүслээ ингээ дараад өөрийгөө ер нь бол нэлээ ингэж даардаг. Тэгээд дараад ахаар бас хэцүү байна л да. Тэрэндээ өөрөө ингээ зөрчилдөөд тийм ээ. Сэтгэл нь ингээд нэг юм хиллээд идэг. Тэр чинь хүний мэдрэмж штэ. Мэдрэмжийг одоо угаасаа яах ч аргагүй байхгүй юу? Хичнээн бодлороо дараад идэг. Тэглээгээд тэр мэдрэмж алга болно гэсэн үг бол биш тийм ээ. Тэгээ тийм болохоор энэ хүн өөрөө өөртөө зөрчилдөөд тэгээд ерөөсөө ингээд өөрийгөө яагаад байгаагаа ойлгохдаггүй юм байна. Ингээ харахаар энд байгаа эмэгтэйчүүд бүгд ийм петтэй нэг амтын хажуудаа ингээ байлгацсан. Энд болохоор энэ могоо, энд нэг муур, туулаа, энд бас муур байна тий. Тэгээд өөрөө энд болохоор энд байгаа муур байгаа хгүй юу? Энэ муурны хүсэж байгаа зүйл одоо энэ өөрөө бол энэ муур л байна л да. Энэ хүн болохоор энэ муурны хүсэж байгаа зүйл бол ерөөсөө таны хажууд ингээл таныг харж баясаал хажууд чинь эрхлээл тэгээл ер нь гүйж авах нэг тийм хүсэлтэй. Дандаа ингээ харж баясаал явж явах тийм хүсэлтэй. Тэгээд энэ картууд бүгдээрээ ерөөсөө нийлээд юуг илэрхийлж чинь гэхээр дандаа ийм хүсэл тиймч байсан болоосоо гэсэн нэг тийм мөрөөдсөн тийм хүсэл. Нэлээд юм мөрөөдөл маягийн энэ нэрг биш шүү. Fantasy гэж орж ирж байна. Тийм энэ бол амар fantasy л гэж орж ирлээ. Гэхдээ энэ хүний мэдрэмж нь бол ийм л байна л да. Яг үнэндээ бол зүгээр таны хажууд байгаа л эрхлээл харж баясаал тийм ээ харж нүд хийгээл тэгэл хамт байж явах тийм хүсэл тийм. Гэхдээ тийм нөхцөл байдал энэ бодол өөрийнх нь байгаа байдал гээд олон юмнаас үүдэлтэйгээр
дотроо нэлээд зөрчилдөөнтэй өөрийнхөө яг юу хүсээд яагаад ингэж байгаагаа бас жоох ойлгохгүй иймэрхүү байна. За Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь group 2-ыг их мэдрэмж нь яг ямар байна вэ? За thinking буюу бодож байна. Missing you, craving, desiring. Чамаа ингэ санаж ийн, хүсэж ийн. Тэгээ энэ үзэр бол доошоо орж гарч ирсэн. Received evidence guilty as charged, exposed. Нотлох баримтууд тэгээд ингэ баригдсан гэдгийг юм. Karmic үлийн үрдээ 3 third party relationship lesson 3 дахь читгээд харилцаанд байгаа. Тэгээд ийм хичээл сурах гэсэн ийм хүзэр гарч ирж байна. Ингээд харахад бол бодохгүй байх гэж айгүй хичээдэг гээд энэ угаасаа бодол нь нөгөө мэдэрч байгаа зүйлтэйгээ зөрчилдөд байгаа болохоор ингээд доошоо орж гарч ирж байна л да. Тэгээд энэ хоёр болохоор за энэ харилцаанд байгаа 3 дахь читгээдийг ер нь илэрхийлээд ах шиг байна. За хэрвээ энэ хүн одоо 3 дахь читгээд тийм ээ өөр хүнтэй харилцаанд байдаг бол за тийм болохоор тантай юусоо харилцаа үүсгэх боломжгүй гэсэн тийм бодолтой байгаа болохоор одоо ингээд бас юм зөрчилдөөн үүсээд байна тийм ээ. Тэгээд тийм ер нь бол юм баригдахгүй байх тийм хүсэл бол байна. Баригдахгүй байх гэдэг нь одоо юм мэдэрч байгаа ч гэсэн тэрийг ингээ ил гаргахаас ингээ айгаад байгаа байхгүй юу? Тэгээд ингээ 3 дахь читгээд харилцаанд байна гэсэн утгатай. Гарч ирлээ. За мессежтэй кашт авч үзье. Group 3-ыг сонгосон. Бишээ group 2-ыг сонгосон хүмүүс юм аа. Бодож байгаа хүмүүсийнх нь мэдрэмж нь юу вэ? Is there a second chance? I'm done pretending. Can you forgive me? Seeing you makes my day. I want to man up and honor you. Дахиад хоёр дахь боломж байгаа болов гэж байна. Энд ихтэй сая бол доошоо орж гарч ирсэн. I'm done pretending. Би одоо дүр үзүүлэхээс залхаж байна. Дүр үзүүлж болмоор байна. Can you forgive me? Намайг уучлж өршөөж чадах уу? Seeing you makes my day. Чамайг харах нь одоо миний өдрийг би болгодог. I want to man up and honor you. За яг одоо нэг эр хүн шиг байж юм зөв хандлагаар хандмаар байна гэсэн утгыг илэрхийлэх юм уу да. Тэг яг орчуулахаар жоохон сонирхол сонсогдоод байна. Тэгэхээр энэ хүнтэй бол харилцаа өмнө нь бол байж өмнө нь та хоёр хамт байж байгаа. Тэгээд одоо бол ингээ болцсон тийм ээ. Дахиад ингээд хоёр дахь боломж, дахиад шинээр харилцаа эхлэнэ гэд ихэд жоохон хэцүү. Энэ хүн бол мэдэрч байгаагаасаа илүүтэйгээр мэдрэмжээ ингэж ил гаргаж юусаа харуулахгүй жоохон дүр үзүүлдэг байдалтай тийм ээ. Тэрэнд бол ингээ 3 дахь читгээдж бай. Өөрийнх нь юм бодолч бай. Ер нь бол юм зөрчилдөөн үүснээс болж байгаа гэж бол харагдлаа. За тэгээд ингээд YouTube-ийнхаа уншлагыг дуусгая. Нэмэлтээр болохоор тэр хүн харилцаагаа цаашдаа яах бодолтой байна? Танд сэтгэлээ илэрхийлэх үү? Танаас энэ хүн юу хүсэж байгаа вэ? Таны зүгээс харилцаанд ямар үйлдэл хийгээсэй гэж хүсэж байгаа вэ гэд бүгдээрээ асууна. За тэгээд YouTube-ийнхаа уншлагыг орж ирж сонссонд бол маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяр таа.
За бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлах руу орцгоё. Манай 3 дахь группийнхан маань энэ стикерийг сонгосон байгаа. Эхний асуулт нь болохоор тэр хүний тань руу гаргаж байгаа үйлдэл нь одоо ямар байна вэ гэж үзээд тэр нь энергийн чек болоод тэгээд бүгдээрээ яг үнэндээ сэтгэл мэдрэмж нь ямархуу байна вэ гэд үзнэ харьцуулаад. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнийх нь гаргаж байгаа үйлдэл нь групп 3-ын гаргаж байгаа энэ харилцаанд гаргаж байгаа үйлдэл нь ямар байна вэ? За энэ хүний гаргаж байгаа үйлдэл нь жоохон тийм мэдрэмжгүй ч юм уу? Мэдрэмжгүй юу гэмээр харагдаж байх юм. Ягаад тэгэж хэлж байгаа вэ гэхээр Hanged Man, High Priestess энэ хоёр хүзэр хоёулаа ер нь бол Hanged Man ялангуяа загасны ордыг илэрхийлдэг. High Priestess бас загасны ордны тийм энерги байх зэрэг байдаг. Хоёулаа ер нь бол тийм жоохон мэдрэмжийг яриад байгаа байхгүй юу, тийм ээ? Хоёулаа доошоо харж гарч ирээд тэгээд ингээд гаргаж байгаа үйлдэлүүд нь бас ингээд таныг тань руу бас нэлээд юм шахсан гэмээр юм уу? Тиймэрхүү орж ирж байна шүү. Яг ийм мэдрэмжтэй хөөрхөн бас биш. Page of Cups бас загасны ордыг илэрхийлдэг нэг юм маш мэдрэмжтэйгээр, тийм ээ, smooth яриан ч гэсэн юм хөөрхөн байдлаар өөрийгөө илэрхийлэхдээ ч гэсэн нэг юм эвтэйхэн хөнгөн байдлаар өөрийгөө илэрхийлж байгааг бас илэрхийлдэг байхгүй юу? Тэгээд ингээ харахаар ямар ч юм хаалтгүйгээр ерөөсөө л учиргүй өөрийгөө шахаад байгаа юм шиг харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд. Тэгээ энэ хүнд бол маш юм нээлттэй байна л да харилцаанд. Ерөөсөө л ингээл үйлдэл нь бол ингээд дайрсан байдалтай хурдан л хамт байгаа л сэтгэлээ ингээл илчлээл маш юм нээлттэйгээр өөрийгөө илэрхийлээл, тийм ээ, хурдан л ингээл хамт байгаа л харилцаагаа улам дотн болгоол ямар нэгэн байдлаар ингээд ийм яах нь мэддэхгүй тодорхойгүй харилцаа байлгах хүсэлгүйгээр харилцаагаа ингээд дотн болгоод юм дотн харилцаанд орох гээд ингээд жоохон юм чичирсэн, дайрсан байдалтай байна шүү. Надаа ингээд харахад болохоор та жоохон юм нэг их одоо хариу үйлдэл тэр хүнд үзүүлэхгүй байгаа юм шиг бас юм тийм тэр үйлдэлийг нь бас нэг хүлээж авахгүй байгаа ч юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Нэлийн шулуухан л хүн юм байна л да. Үйлдэл нь бас юм шулуухан гарч ирдэг. Ямар нэгэн хаалт бол алга. За бас нэг орж ирж байгаа мессеж чинь, тийм ээ, зарим хүмүүсийн хувьд энэ хүн танаас бас арай насаар ах байж магадгүй. Одоо насаар ах биш юма гэхэд энэ хүний гаргаж байгаа хандлага нь шүү дээ. Ганцаараа үлдчих үедээ гэсэн тийм айцаас бас үүдэлтэй. Одоо юу гэдэг, за ер нь л цаагуурч нь наагуурч гэсэн ялгаагүй. Хүнтэй үерхэх, тийм ээ, яг ингээд зөв хүнээ олох, гоё хүнтэй үерхэх ч юм уу. Нэг хүнтэй суухад ер нь л хэцүү байна да, тийм ээ. Энэ хүн бас нэг тиймэрхүү юм мэдэрсэн юм уу да. Тэгээд тэндээс жоохон үүдэлтэй үйлдэл бол байна зарим хүмүүсийн хувьд.
Яагаад гэхээр одоо таал энэ хүний ганц цор ганц итгэл найдвар юм шиг хандаад байгаа байхгүй юу? Тэ амар сэтгэл татам. За энэ хүнд юусоо бүх юм л байна да. Сэтгэл татамчин, гоё ч эмхтэй тийм ээ. Нэг амар учиргүй би өстой хайртай дуртай өглөө хатлаа гэдэг байгаа биш ч гэсэн ер нь өөрийгөө тэгж илэрхийлээд байгаа энэ харилцааг ингээ болгож бүтээ. За энэ хүнтэй л ер нь бүтчихье. Энэ хүнтэй л болчихъе. Ер нь цаагуурч ер нь л хэцүү байна. Ийм хүн ер нь олдохгүй дээ гэл. Тэгэж аваарч ирж байгаа энерги бас байна. Үйлдэл нь тийм ээ танд бас тэгж санагдаж байгаа бах. Ерөөсөө ингээл зогсохгүй одоо зогсож яг ингэж бодож мэдэрч мэдрэмжээ ойлгож ингэхгүйгээр шууд л ингээл дайраад байгаа юм шиг байгаа хгүй юу. Тэгээд ингээ харахаар яг үнэндээ бас таныг өөрийг нь тоохгүй байх үе дээ гэж бодож байгаа. За одоо ингээ хүнд нэг юм ялангуяа жоох нэг бодох хугацаа өгчвөл бодол нь өөрчлөгдчихдөг гэдэг тийм. Нэг тиймэрхүү хугацаа өгөхгүйгээр нэг бодуулахгүйгээр аваа суучих гэдэг ч юм уу. Нэг тийм энерги. Инээд хүргээд ах юм. Яа. Тэгэл тий өөр юм бодуулах хүсэлгүй л байна л да. Гэхдээ ингэж ийм үйлдэл хийж байгаа ч гэсэн энэ хүн өөрөө бас жоохон бодоод суух юм бол энэ хүн одоо өөрөө ч бодож чадахгүй байгаа байхгүй юу? Сэтгэл мэдрэмжээ ингэж хүлээж авч ойлгохгүй байгаа ч юм уу тийм ээ. Жоохон тэгээд суух юм бол яг үнэндээ энэ харилцааг бас хүсээд таныг тэгж амар хүсээд байгаа биш юм байна да гэдгийг бас ойлгох байх. Энэ бол нэг өөрийнх нь асуудлаас гарч ирж байгаа нэг тийм үйлдэл байгаа юм л да. Өөрөө ганцаараа үлдэхгүй, өөрөө амжилттай байж харилцааг бүтээх тийм хүслээс гарч ирсэн бас тийм үйлдэл байна гэж бол харагдаж байна. Ер нь бол айж байж байгаа юм бол алга нэг тийм гүнзгий юм мэдрээд байдаг хүн бас биш. Тийм амар сэтгэл готролд ороод байдаг ч хүн бас биш. Одоо сэтгэл готролч гэх юм чинь зүгээр сэтгэлээр унж хямраад байдаг тийм хүн бас биш. Мэдрэмжтэйгээ тийм ойрхон хүн бол бас биш юм байна. Жаахан тийм таг юм байна шүү. Ер нь бол тэгэл яг л бас нэг өөрөөр зүтгэх гээд арайд байгаа юм шиг бас тиймэрхүү энерги бол байна. За Oracle card авч үзье. Энэ хүний үйлдэл дээр. За group 3-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь ямар үйлдэл хийж байгаа вэ? Өөсаа гинэ үү? Чөтөө юу гэсэн үг юм бэ? Өөсаа гинэ үү? За би бол орчуулж мэдэхгүй л юм байна. Гэтэ энийг харахад бол юм давлгайлсан үүлэн дээр далайд дээр сууж байгаа ч юм уу. Ер нь бол юм бясалгал хийгээд маш юм тайван peaceful сууж байгаа хүнийг бол илэрхийлж байна тийм ээ. Энэ бол доошоо харж гарч ирсэн. Love буюу хайр бол доошоо харж гарч ирсэн. Тэгээд science буюу тэмдэг дохионууд, risk, opportunity, safety, аюулгүй байдал, боломжууд, risk гэхээр эрсдэл тийм ээ. Тэгэхээр бидний бас мэдэрсэн мийг хэлж яана л да. Нэгт өөрөө энэ хүн ингэж тайван бодож суухгүйгээр танд ч тийм боломж олохгүйгээр ингээл маш юм эрч хүчтэйгээр энэ харилцаанд үйлдэл хийгээд байгаа тийм ээ. Тэгээ энэ нь бол нэг амар хайртай да бас биш. Хайраас гарч байгаа үйлдэл гэхээсээ илүү өөрийнхөө жоохон тийм асуудлаас гарч ирж байгаа үйлдэл байгаа юм л да. Энэ хүний гаргаж байгаа үйлдэл энэ хүний байгаа хандлага нь танд одоо ингээд харах юм бол юм энэ хүнд ч гэсэн red flag-ууд, улаан тугууд бол ер нь байгаа шүү гэдгийг бас олж харж болохоор тиймэрхүү үйлдэлүүд байгаа гэдгийг бол харуулж ах шүү байна. Тийм өөрөө бас жоохон асуудалтай байгаа байхгүй юу? Тийм болохоор ийм амар шулуухан үйлдэлүүд хийгээд байгаа тийм хүн гэж бол хэлж байна.
За энэ хүртэл энергийн чек таашчихвэл бүгдээрээ мэдрэмжийг нь асууя. За үйлдэл нь бол ийм байд юм байж тийм ээ. Яг үнэндээ юу мэдрээд байгаа вэ? Энэ хүн групп 3-ыг сонгосон хүмүүсийн өөрсдийнх нь групп 3-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь мэдрэмж нь яг үнэндээ ямар хөө байгаа вэ? Харин их ганцаараа байх гэдэл байгаа юм л да. Тэгэл айгаад байгаа. Хүнтэй суухгүй л ерөөсө болдгүй энэ хүн. Бүр. Амар бас нэлийн тийм уламжлалт үзэл бодол бол байна л да тийм ээ. Нас нь болчоод, цаг нь болчоод идэг. Амьдралынх нь бүх юм нь одоо болцсон тийм ээ. Мөнгө төгрөг, карьер, санхүү, одоо материаллык зүйлсүүд нь бол энэ хүнд бол байна. Тэр нь ингээд тогтцсон. Яг нөгөө гэр бүлийн амьдрал тийм зүйл зохиох одоо их нэртэй нөхөртэй ч юм уу одоо тийм л болоогүй байна гэл тэр л надад дутаад байна. Тэр л болж өгдөггүй. Тэрийг л болгочмоор байна, хүнтэй суучмаар байна л гээд байна. Тэр юусаа ганцаараа байх бас хэцүү байгаа байхгүй юу? Энэ хүн ер нь олж айгаад эхэлсэн тийм ээ. Насандаа байна уу, гэр бүлийн хүмүүжлтэй байна уу, ямар нэгэн байдлаар л ер нь бол жоохон ихтгэл найдвар нь багасаад ирээдүйд одоо энэ байдлаараа би жоохон бүтэхгүй нэ хэцүү болчихно шүү гэсэн тийм айдас бол үнэхээр харагдаж байна. Ингээд яа. Энэ хүн тэгээд өөрийнхөө асуудлаа бол мэдж байгаа байхгүй юу? Тэрнтэйгээ ингээд нүүрс тулаад өөрийгөө яг үнэндээ ингээд харахаар тийм ээ, толинд харахаар за би надад ч нэг ийм асуудлууд байгаа да, би ч бас нэг ийм хүндээ гэд өөрийнхөө ийм муухай төрхөө бол мэддэг. Тэгээд тийм болохоор улам айгаад идэм болов. Одоо би ийм яг үнэндээ ийм хүн байхад яг одоо найдвараа алдаад байгаа ч юм шиг. Зарим хүмүүсийн хувьд энэ хүнээс ер нь жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Тий. Яг ингээд одоо харилцаа тогтоод тийм ээ нэг гэрт ордог ч юм уу. Яг ингээд нийлээд суудаг ч юм уу. Тэгэхээр бас энэ хүн зангаа таниулж эхлэх баха. Ер нь дотроо нэг жоохон шал өөр хүн нуугаад байгаа юм шиг мэдрэмж. Тэгж хэлээд байна. Тэр бол яг нэг цөөхөн хүмүүсийн л хувьд байх л та. Ер нь бол муу санаатай юм биш үү энэ хүн. Бас нэлийн ухаалаг тэгээ жоохон юм муу санаатай. Амьдралд одоо хөлөө айгу олцсон. Тийм street smart гэж ярьдаг да тий. Хинтээ юу ярьж юу гэж хэлж яхаа мэддэг ч юм уу. Бизнес хийдэг юм гүйлгээ ухаан сайтай ч юм шиг тийм энергитэй тийм хүн. Юу хэлж ярих амар сайн мэддэг. Өөрийнхөө ямар хүн бэ ч гэдгийг мэддэг. Өөрийнхөө сул талууд муу талуудаа ч мэддэг. Гэхдээ тэрийг айгүй хөөрхөн ингээд аргалаад өөрийгөө бас айгүй дэжхүү авч явдаг талдаа тиймэрхүү хүн юм байна. Тэгээд тий ганцаараа баймааргүй байна. Хүнтэй суух цаг бол болсон. Одоо ер нь тэр л бүтчүүл болох гээд байна гэсэн тийм бодолтой. Тэгээд ингээд амар юм шулуухан үйлдэлүүд хийгээд байгаа хгүй юусоо тогтож суухгүйгээр ганцаараа байгаад бас уйдаад байгаа хаа. Ер нь бол хайр сэтгэлийн амьдрал нь ер нь жоох уйдахартай байгаа юм шиг байна шүү.
Одоо угаасаа надад бол танаас өөр хүн энэ хүнд байгаа гэж бол харагдахгүй байна л да. Тэгээд танаас өөр хүн байгаа гэж бол харагдахгүй байна. Сэтгэлд нь энэ хүнд юу дутаад байна вэ гэхээр өөрийнх нь амьдралын партнер, хамтрагч, заяаны хань юу гэдэг чинь тийм хүн л дутаад байна л гэж хэлж байна. Ганцаараа байх үнэхээр хүсэлгүй байна. Нэг амар мэдрэмж гэхээр одоо таныг яриад байгаа юм бол юусе байхгүй байгаа хгүй юу? Би ийм байгаад байна. Би ганцаараа байх гээд байна. Ирээдүй ер нь хэцүү болчлоо. Хөөе одоо энэ чи одоо юу болж байна? Цаг болох байлаа гээл. Тэгэл ингээл дайраад байгаа юм шиг бол харагдаж байна. За, Oracle card авч үзье. Хорыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь мэдрэмж нь Zweifelsch Chained Peacing out, thank you next, leaving, not caring. Баяртай Felicia. Тэгээд ингээд баярлаа. Дараагийнх нь leaving, not caring. Орхиж яваад нэг тоохгүй байна гэж байна. Chained буюу хүлэгдсэн байдал. Codependency, unhealthy attachment, weighed down. Би бинээсээ хамааралтай харилцаа. Эрүүл бус ингээд таталцал. Weighed down гэхээр одоо нэг ингээд доош нь татсан байдлыг. Sneaky link, hidden lover, low-key situationship, side piece, нууц амрагл юм да. Баг зэргийн ийм situationship, тэгээд нэг юм хажуугийн харилцаа гэж хэлж байна. Яг нь надаа ингээ харахад бол за энэ хүн өмнөх харилцаатай байсан хүнээсээ ингээд гараад явсан байх л та. Гэхдээ энэ хүний энерги нэг тийм юу байгаа хгүй хумхын ордтой нэлээд юм төстэй. Нэх ингээд амар мэдрэмжээрээ татагдаад сэтгэл мэдрэмжээсээ болж ингэж хүнтэй байх гээд ч юм уу амар хайр гэж явдаг тийм биш. Тийм хүн биш. Жохон тийм амархан өөрийгөө ингээд татаад аваа явцдаг талтай. Тийм хүн юм уу да. Тэгснээ яг ингээд бас хүнтэй хамт байхаараа би түрүүн хэлсэнтэй ингээд дотроо нэг жоох юм өөр хүн хадгалцсан. Тэгээ тэр нь болохоор юм beast шиг санагдсан байхгүй надад бол. Тэгтээ нөгөө хүнээ бас хамт байгаа хүний өөрийнхөөрөө байлгах гэдэг нэлээд юм уламжлалт сэтгэлгээтэй хүн байлээ л дээ. Тэгээ нөгөө хүний өөрийнхөөрөө байлгах гэдэг үгээрээ байлгах гэдэг тийм зантай хүн байж бас магадгүй. Sneaky link гарч ирж байгаа нь болохоор бас жоохон сонирн байна л да. Надаа яг ингээ өөр хүнтэй эсвэл өөр ямар нэгэн харилцаанд байгаа юм шиг бол харагдаагүй. Гэхдээ таныг одоо тийм өөрийнхөө ийм хүн болгох бас хүсэл бол байгаа бич магадгүй. Тэр нь болохоор нэг ингээд нууцлаад байгаад байхын чуйн зүгээр ганцаараа баймааргүй уйдаад байгаа болохоор нэг тийм баг зэргийн situationship маягийн юм үүсэх гээд тийм ээ. Тийм харилцаа үүсэх гээд тийм хандлагатай байгаа байж бол магадгүй л юм. За дахиад энэ групп дээр арай өөр Oracle card авч үзье. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнийх нь яг мэдрэмж нь юу байна вэ? Yo. Free yourself. Retreat.
За өөрийгөө чөлөөл. It's time to take back control of your life. Амьдралаа ингээ буцаад гартаа авах цаг нь болчихъя. Энд доошоо орж гарч ирсэн. Retreat буюу ухар. It's time to disconnect from the world. Дэлхийн ертөнцөөс ингээ тусгаарлагдаж алга болох цаг нь болчихъя. Энэ хүнтэй ер нь ингээд нэг нийлжүүл таны амьдралаас гарахад жаахан хэцүү байж магадгүй. Эсвэл ер нь таныг өөрийнхөө хүснээр байлгах гэдэг ах. Тэг тиймэрхүү зан хандлагатай. Ер нь л хүнийг өөрийнхөөрөө байлгах гэдэг тийм зантай хүн байх ер нь. Тэг тийм болохоор өөрийгөө ингээд амар сайхан нуугаад байгаа юм уу гэмээр. Тэгээ хажууд нь бас хүн амьтанд тогтож өгөхгүй одоо ингээд хүнтэй суух цаг нь болчлоо гэл тэндээсээ болоод ингээд нэг юм жоохон айцтай байгаад байгаа шүү дээ. Яагаад айгаад байна вэ гэхээр өөрийнхөө ямархуу хүн бэ гэдгийг мэдээд байгаа болохоор энэ хүн айгаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө асуудлуудаа мэдээд байгаа болохоор тэгээ хажууд нь яагаад хүмүүс тогтдгүйгээ гэдгийг ингээд мэдээд байгаа болохоор айгаад ямар нэгэн бодох хугацаа үлдээхгүйгээр ямар ч юм мэдрэмж энтер гэсэн зүйл дээр хөтлөгдөхгүйгээр шууд л харилцааг болгож бүтээх гээл ямар ч юм ухрах цаг зав байхгүйгээр л дайрч юм л да. Тэгэхээр энэ хүнээс жоохон болгоомжтой байх хэрэгтэй юм байна шүү гэж бол хүзэр бит хоёр зөвлөхөр байна. За ямар ч байсан энэ хүртэл YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. За тэгээд нэмэлтээр болохоор би энэ групп дээр арай жоох өөр асуултууд асууя гэж бодлоо. Ягаад гэхээр гарч байгаа энерги нь жоохон тиймэрхүү таны үзүүлж байгаа хүн бол бас энергийн хувьд надад баг зэргийн болгоомжтой байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Тийм болохоор нэмэлтээ жоохон өөрчлөнө. За ямар ч үсэн энэ хүн харилцаагаа цаашдаа яах бодолтой байна вэ гэж бүгдээр асууна. Тэгээд дараа нь танаас энэ хүн юу хүсэж байгаа вэ гэж асууна. Тэгээд хүсэж байгаа зүйлийг нүгэл энэ хүн ер нь яахаар байна. Энэ хүний хандлага ер нь ямар хуу болох бол гэж асууя. Тэгээд та ер нь энэ харилцаанд яаж хандвал зүгээр вэ гэдгийг бүгдээр асууя. Танд зөвлөхөө байдлаар асууя тийм ээ. За тэгээ YouTube-ийнхаа уншлагаа орж ирж сонссонд бол маш их баярлалаа. Та бүхэн тэгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяр таа.